Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас 2011 оныг усны жил болгон зарлаж, жилийн хүрээнд нийтдээ 9 зорилт 37 арга хэмжээг хэрэгжүүл ямжжээ. Усны жилийн ажилтай холбогдуулан улсын хэмжээнд 172 сургалт, 128 семинар, 95 удаа хилцүүлэг зөвлөгөөн зохион байгуулж, 40,118 хүнийг хамруулсан гэсэн мэдээлэлтэй байна. Жилийн ажлын явц үр дүнг телевизээр 81, радио ордууч, сонин хэвлэлээр 52 удаа мэдээлэлж, олон нийтэд танилцуулжээ. Усны жилийг зохион байгуулахад төрийн байгууллага 124, олон улсын байгууллага 14, хувийн хвшлийн аж ахуйн нэгж 668, төрийн бас байгууллага 92 тус оролцсон гинэ. Дээрх үзүүлэлтээс харахад усны ажлын жилийн тайлан нэлээдгүй бас үр дүнтэй харагдаж байна. Усны нөөцийг хамгаалах, үр ашигтай ашиглах, эрх зүйн орчныг боловсруулангуй болгох, ус хангамжийн их үүсвэрийн эрүүл ахуй, хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх, гол усны цэвэр аюулгүй байдлыг хангах болон гол мөрний ургацад тохируулга хийх, гадаргын усны хуримтлал бий болгож ашиглах боломжтой төслүүдийг хэрэгжүүлэх гэсэн гол үндсэн сэдвүүд багтаж байгаа юм а. Ерөөсөө Монгол орны усны нөөц ямар байгаа юм, тэрнийг хомсдох, тэр ширгэх, багасгахад нөлөөлж байгаа хүчин зүйл нь юу юм? Энэ бүхнийг шинжилгээ ухааны үндэстэй тодорхойлж, тэгээд цаашаа авах арга хэмжээгээ шинжилгээ ухааны үндэстэй боловсруулалт хэрэгжүүлэх тэр нөхцөл болцоог хангаж өгч байгаагаараа энэ тоо бүртгэл явуулсан нь бол өөрөө маш их өндөр ач холбогдолтой ийм том арга хэмжээ юм а. Ус бохирдуулсны төлбөрийн тухай анхдагч хуулийн төсөл, усны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл боловсруулж, хот суурьны ус хангамж, ариутгах татваргын ашиглалтын тухай хуулийн шинжилсэн найруулгыг улсын хурлаар батлуулж чаджээ. Энэхүү ажлаас гадна ус ашиглалт, хэрэглээний норматив, бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн стандарт, технологийн альбом, ус хангамж ариун цэврийн байгууламжийн нэр томьёоны стандарт болон цэвэр усны үнэ хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг гаргачлалыг боловсруулж, усны экологи эдийн засгийн үнэлгээг засгийн газраар шинжилэн батлуулж чадсан байна. Мөн Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх, туул усан зохицолбор төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилан судалгаа хийгджээ. Орхон говь төслийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах ажлын техникийн даалгаврыг боловсруулж баталгаажуулсан байна. Алтай хотын ус хангамжийг шийдвэрлэх таашир алтай төслийг боловсруулж амжсан байна. Энэ мэдчлэн усны жилийн хүрээнд устай холбоотой олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр эхлэл үндэслэлүүд нь тавигдж чаджээ. Мөн өнөөдөр байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрөх жилийн ажлын дүнг танилцуулсан бол ирэх жилд хийхээр төлөвлөсөн ажлынхаа тухай танилцуулсан юм а. Хог аяллыг бууруулах чиглэлээр бол 3 арын менежмент гэж байгаа. Энэ менежментийг бол хэрэгжүүлнэ. Тэгээд хөрсний бохирдлыг бууруулах чиглэлээр ялангуяа Улаанбаатарт бол онцгой арга хэмжээ аавна. Тухайлбал нөгөө нодлон энэ жил бид нар хэрэгжүүлсэн гэр хорооллын жорлонгууд ариутгал хийх энэ арга хэмжээг бол 2 удаа хийн. Химийн бохирдлын хувьд бол юу вэ гэхээр хамгийн түрүүн аюултай хог аяллын үйлдвэрийг тендерийн зарлана. Бид нар бүх юмаа хийгээд оруулсан байгаа. Тэгээ энэ бүгдийг бол иж бүрэн менежментэнд оруулж тодорхой төлөвлөгөөтэй ажил хийж бид нар энэ 12 оныг бол энэ чиглэлээр тодорхой амжилт гаргах энэтэй тэмцэх хэмжээл болгож зарлж байгаамаа. Ийхүү байгаль орчин аялал жуулчлалын яамнаас өнгөрөх хугацаанд усны жилийг тэмдэглэсэн бол энэ жилийн хувьд агаарын бохирдол, орчны бохирдолттой тэмцэх жилийн хүрээнд олон ажил хийхээр төлөвлөжээ.